аж аргалтай болгодог салбарууд бүгд ингээд доош унуул. Тэгээ би аз жаргал болох уу? Эсвэл энэ үе дотор бас аз жаргалыг бүтээж сурах уу? Тэгэхээр нэг юм байлаа. Зүгээр надаас шалтгааллахгүйгээр байсан аз жаргал гэж болно. Эсвэл хоёрдугаар төвшингийг би юу ярмаар вэ гэхээр аз жаргалыг бүтээх тухай хүмүүс сурах хэрэгтэй. Энэ бол төлөвшөлтэй илүү холбоотой. Энэ бол илүү нөгөө өнөөдөр бид нар ярьсан нөгөө зовлон бэрхшээлийг даах чадвар гэж бас байна л дээ. AQ. Тэр шиг одоо юу гэдэг дарамт ирэх үед би жишээлбэл одоо шилээ ээж хүнд нэг гоё жишээ л дээ. Хүүхэд нүдэх үед ээж хүн одоо ямар ч санаа зовлгүйгээр хоол идэхгүй унтахгүйгээр хүүгээ ингээ асрахтаа ямар ч зовлонгийн мэдрэмж байхгүй. Одоо өлсөхийг юм чинээ тоохгүй. Ойлгож байна үү? Тэр мэдрэмжийг юу гэж тайлбарлах вэ? Жишээ нь би өлсөж байгаа. Би найргүй онж байгаа. Гэтэ би хүүхдээ ингээд харж байгаа ээжийг харахаар тэр хүн энэ хүүхдтэй бол санаа зовж байгаа мэдээж. Гэвч өөртөө бол яг энэ ачааг бол ямар ч ачаагүй юм шиг хүлээж авч байгааг харах юм бол бидний зүйлс болж байна. Хүн зовлон дотор бас сэтгэл хангалуун байх боломжтой. Мөнгөгүй байхдаа бас аз жаргалыг мэдэрч эсвэл бүтээж сурах хэрэгтэй. Энэ нь бол одоо хүн төрөлхтний хувьд миний бодлоор энэ цаг бидний хувьд хамгийн чухал одоо ойлголт гэж бодож байна. Ойлголт гэх үү, чадвар гэх үү, ухаалал гэх үү. Алин яг оноо хэлэх юм гэж гэн гэвч юундаа бол энийг сурчих юм бол би юу гэж хэлэх юм нэхэр бүх цагт аз жаргалтай гэж бодно. Тэгэхээр яг тэр нөхцөл байдлаас өнөөдрөөс аз жаргалыг мэдрэхийн тулд ямар нэг хэмжүүс, ямар нэг стандарт, ямар нэгэн аль хэдийн тэр ойлголтыг зүгээр аваад хайчих хэвээр яг тэр нөхцлөөс баярлаж аз жаргалыг бүтээх хэвээр байна гэж би л яг саяны ярианд дундаас тэрийг аяус ойлгож байлаа. Сүүлийн үед надаа би сайн ингэ сонсоод сууж байгаа нэг сүүлийн үед ингээ хүүхдүүдийн ялангуяа нэг баярлдаг юм аяга багсаад ингэж яад ингэ бүх юм бэлэн болцсон. Тэгээд одоо ингээл үнтэй хувц мэдгүй юу чинь тий бид нарыг жоохон бахтлыг шинэ хувц аваад тэр шинэ талааж авсан бол тэр бол одоо стендер амар аз жаргалтай айгу баярламаар үйл явдал байхгүй. Одоо ингээд чинь хүүхдтэй тийм одоо шинэ хувц моцолноо баярлалаа. Тэ нэг тийм болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд одоо тэр хүмүүсийг ч гэсэн бид нар нэг аз жаргалтай хүн болгож төлөвшүүлэхийн тулд яах хэвээр. Тий тэрэн дээр зөв надад нэг жишээ байгаад байна л да. Би ч хоёр хүүхэдтэй, хоёр охинтой. Тэгээ манай том нэг өдөр тэгж байгаа. Бид хоёр эхнэр бит хоёр ингээд хүүхдэд аваад дэлгүүр ороод за миний охин юу амаар байна гэл. Миний охин киндер авах нэг юм киндер гэдэг нэг юм байдаг шүү дээ нэг сүүний царцаам гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тийм айгуу дуртай байхгүй. Тэгээд миний охин юу амаар байна гэл киндер авъя л гэж. За аваа гэл. Тэгэл өшөө юу амаар байна гэл өөр юу ч авлаа ганц хоёр юм авсан. Тэгэл миний хүзүүн дээр суух айгуу дуртай байхгүй. Тэгэл хүзүүн дээр суугаад эхнэртэй хаад ингээл хоёр амшаа баг маань бол гэртээсээ. Тэгээ томоор агуулаад гэрлөө орж ирсэн чинь л манай гинт тэгж автай. Ямар сайхан өдөр вэ гэж автай. Зарим хүүхдүүд манай хүүхдүүд олон хүүхдүүд учраас ингээл бүгд өөр өөр насны хүүхдүүд ба шүү дээ. Ижил ингээл зарим нь яг ингээл жоохон ингээл сэтгэл зүй докторгүй болоод ууртай болоод ингээл би яг мэдэрдэг байхгүй. Орой зүгээр л унтахт ингээ хажууд нь зүгээр төр зөр очоод араас нь тэврээл ингээл хөвтөнгөт бүр ингээл шууд ингээл зөөдрөө. Тэр зөвхөн би ингээл хүүгийнхээ араас нь ингээл нуруунд нь хүрээл ингээл зүгээр л аав ингээл хажууд нь шүргээд хөвтгөл тэр хүүхдийг унтаагүй ирнэ. Тэр нь дуртай байгааг мэдэрч байгаа. Тэнгүүд яг энэ жоохон харилцаа ойрсны дараа л нөгөө зөрүүдсэн. Нөгөө жоохон ойлгохдохгүйсэн сони юм зүгээр болчих жоох. Тэр нэг эвгүүцэн бол яг хайрын тэр гармоны дутагдал. Тэр үед бид нар улам л нөгөө чи том болоод их зантай боллоо. Чи ээж тэр муухай харилцлаа. Чи баян ингээ шаард яг тийм л юм яриад байгаа. Тэнгүүд нөгөө чи улам хэцүү болоод байгаа. Би нэг 16 таа охинтой ярилцсан чи тэгээд байгаа. Ээж охин асуудал юундаа байсан бэ гэсэн чинь ээжийнхээ үгийг хүлэмжшүүлдэг. Яа хүлэмжшүүлдэг гэсэн чинь мэдгүй даа. Ээж чинь буруу юм ярьдаг юм чи үгүй. Манай ээж дандаа зөв юм ярьд. Юу? Ном унш гэрээ зэвэл ууландаа яа, их дунд шүдээ угаа, даалгаврыг дандаа ийм л юм. Энэ дотор буруу юм нэг ч явах. Гэтэл ээжийг хэлэхээр л хамаг би сонирхол авчдаг гэдэг байхгүй. Хиймээргүй санагдаад байна. Тэгсэн чи ээжийн дуу хоолойны өнгө ямар болсон байсан чи дандаа шаардхан гэж байна. Одоо чи сонсч даалгавраа хий. Одоо чам даалгавар хийвэр мэдвч төрж байна. Усан ороо намаа унш. Энэ юусо буруу байхгүй байхгүй. Гэтэл нөгөө нэг хүүхд байхад нь яаж өсгөлөө? Миний охин.
ийм байсан байж ич одоо үргэлж ийм болоод ирэнгүүт угаасаа энэ дуу хоолойны өмнөөс бол яг шууд энд ямар нэг юм шууд болоо гэдэг. Тэгэхээр 13 4-т хүүхэд бол айл хэдийн насанд хүрсэн одоо дотор нэг тийм том болцсон байдаг аахгүй өөрөө бүр тийм том бол ер нь бол нэг хүүхэд чинь том болохгүй яарад идэв шүү дээ ингээл нэг юм ойр зүрийн асуудал нэг юм том хүн шиг хандах гал тийм энийг бид нэр ойлгохгүй энэ болоогүй гэдгээс нэг жоохон дарах гал тэр хандлага өөрчилчих юм бол аюулгүй харилцаа үүсэх юм байна. Тийм манай актимууд яг сүүлийн 10 гаруй жил бидэд ерөнхийдөө дандаа л ерөнхий нөгөө хичээлийн маань гол агуулга юун дээр явж байгаа дандаа л нөгөө зөв шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлийг захирч сурах, гэр бүлээс ирж байгаа дарамтанд хариу зөв хариулт үзүүлэх, эсвэл нийгмээс ирж байгаа дарамтанд байгууллага ямар хариулт үзүүлэх, хүн алдаа гаргуулах. Ер нь явж бүх юм нь дандаа нөгөө энэ нөгөө хүний сэтгэл хөдлөлийг зөв захин чиглүүлэх юмнууд дадлууд байсан. EQ гэдэг нэг талаараа яг өөр дарамт ирэх үед би өөртөө яаж хандж байгаа гэдэг бас нэг хандлага байна. Нөгөө талд дарамт ирэх үед энэ дарамтыг бас одоо тий бусад хүмүүст яаж энэ сэтгэл хөдлөлтөд илэрхийлж чинь хоёрдугаарт олон нийтийн дунд хүмүүстэй ажиллаж байхад дарамт ирэх үед хүмүүс рүү яаж хандж чинь гэдгээс тэрдэг. Би анх яг 26 настай шийдээд барихаас өмнө цалингаа авчиад гэрлүүгээ явсан гот мөнгө аягүй сонирм байхгүй. Дагараа ингэж ийдэ. Би энэ дээр ингээд $10,000 тавилаа. За ямар мэдээж төрж. $10,000. Тий, нэг буудал цуутын дисгэрт ингээд тавил. Зүгээр өгч байгаа шүү. За, ямар баярлж гин үү гайхаж гин үү? Ер нь бол гайхал одоо тий баг юу их хэл гэж бодсон. Юу их гэж юм бодсон шүү. За, энэ дээр тавиад үзье. За, $10,000. Гайхаж гин үү, баярлж гин үү? Би зүгээр л өгч байгаа шүү. За, одоо харъя. Мөнгө өөрөө тийм хүч байхгүй. Тэг хүний шууд ингэ сордог, намайг шалгадаг. Мөнгө атгангууд шууд нэг мэдрэмж төрдөг. Ерөнхий хоёр мэдрэмж төрдөг. Гайханд баярлна. Гайхаж байгаа бол жоохон хэмнэх талтай хүн байж магадгүй. Баярлуу жоохон үрэл. Дүн шинжилгээ хийгдсэн дурсамжийг туршлага гэж нэрлэдэг. Дүн шинжилгээ алдаа шүү дээ. Дүн шинжилгээ хийгдээгүй хадгалагдсан алдаа бол энэ хүний амьдралд байнга давтан ирдэг. Тийм учраас энийг бүтлгүүлэлт гэж нэрлэдэг. Алдсан байж болно. Гэхдээ алдаан дээр дүгнэлт хийгээд урагшаа гарч дүгнэлтийг хадгалсан бол энэ хүнийг туршлагатай хүн гэж нэрлэнэ. Тийм учраас би нэг юм афоризм зохиосон байна. Дүн шинжилгээ хийгдсэн алдаа бол туршлага. Дүн шинжилгээ хийгдээгүй хадгалагдсан алдаа бол бүтлгүүтэл. Айгуу гоё өгөөчтэй яг хүн амьдрал дээр хэрэгжүүлэхээс аргагүй тийм сэдвийг хөндөд гоё ярилцлага өрнүүлчлээ. Багш нартаа баярлалаа. Баярлалаа чимээ чи тусгачих. За тэгэхээр өнөөдрийн подкаст болон манай vlog-ыг үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд манай подкаст маань за Монгол 2.1 сая Facebook хэрэглэгчнэр байдаг судалгаа та бид юм лээ. Тэгэхээр манай пэйж маань Facebook дээр байдаг. Сайн подкаст 1 гэдэг та латинаар хагаад үзсэн бол пэйж байгаа. За лайк дарах юм бол онлайнаар одоо бас бидний видео шууд аплод хийгдэнэ. Бас подкастын линк ч гэсэн тэн дээр тавигдана. За iPhone-тай бол сайн подкаст гэж хайх юм бол манай подкаст гарч ирнэ. Мөн M+ дээр манай подкастуудыг сонсч бүрэн боломжтой байгаа. За тэгээ 101.7 FM радио манай нийслэлийн тэргүүлэгч FM байгаа. 4 дахь өдөр болгон 18:30 минутаас манай нэвтрүүлгүүд өнөөдөр орсон чочтын маань яриа бас тэр радиогоор явдаг байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн эрх мэдчүүдээс чин сэтгэлээсээ баярлалаа. Бид нар өөрсдөө бас ярилцсангаа сонсогчтой хүртээмжтэй хүмүүс гадна өөрсдөө маш их өгөөчтэй мэдээлэл аваад амьдралаа хэрэгжүүлэх зүйлтэй буцаж байгаадаа ч гэсэн би баяртай байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.